Та Монгол ээж үзүүлж байна. Сайн байна уу? Жирэмсний эхний 3 сард амьсгалын тасгалыг голчлон хийнэ. Хөлөө газарж иж суугаад тохоог сандал эсвэл буудан дээр тулж хоош гэдийн хамраар гүнзгий амьсгаа авч гаргана. Энэ тасгал нь хэвлийн тууш булчингуудыг татаж, нурууны үеүүдийг амрааж, уушгины доод үе хүртэл хүчил төрөгч арах боломжийг нээдэг. Ингэснээр ураг өсөн томрох зайг бэлтгэж, нурууны ачааллаа амраах ач холбогдолтой юм а. Үүний дараа дээш харан хэвтэнэ. Хөлийг өвдөг тушаан өндөртөө ойролцоо зүйлээр сойж, нуруу тэг шивтгэхдээ хүзөөнд дээр тавихгүй байхыг анхаарна. Энэ нь нуруу болоод арцгийг амрааж, эхийн завирыг багасгадаг. Мөн ургийг тухтай байлгана. Иймээс хугацаа хязгаарлахгүй энэ байрлалд тухалж байвал сайн. Эрвээхээ тасгал нь 3 үе шаттай. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч 2 гарыг алдалж мөрний хэмжээнд урагш хойш 20 удаа эргүүлэн самна. Амьсгааг хэмнэлийн дагуу жигт байлгах хэрэгтэй. Энэ нь уушгины дээд сэлхэн бүрийг агаараар дүүргэх бөгөөд гадагш мөн шахдаг. Ингэснээр уушгины дээд хэсгийн үйл ажиллагааг сайжруулна. Мөн суг болоод хөхний булчиргааг давхар тасгалжуулж өгдөг. Хоёрт нь хөлөө зөрүүлэн зогсож 2 гарыг эрвээхийн далавч мэт эргүүлэн хөдөлгөнө. 2 талд 8 тоо зурх мэт далаацтай хийх ёстой. Эрвээхээ тасгалын 3 дахь хэсэг нь хөлөө зөрүүлэн зогссон хിവэр эрвээхийн далавчийг өндөрт твэхдээ үлмийгөө зэрэг өргөж болгоно. Бүх хүчтэй савлт бүрт амьсгаагаа хамраараа гаргана. Амьсгааг түгжиж болохгүйг анхаарна уу? Хөлөө зөрүүлэн чанга хавчиж үлмий дээрээ өргөгдөн буухна. Доод биеийн булчингуудыг чангалах бөгөөд ялангуяа давсаг, цав орчмын булчингуудыг чангалдаг. Ингэснээр ураг доош суух завараас сэргийлнэ. Эдгээр тасгалуудыг өдөрт 3 удаа 20 тоотоос нэмэгдүүлж хийн. Эрвээхээ тасгалыг хэд даралт өндөртэй зүрх муутай хүмүүс хийхдээ 5 тоотоос эхлээрэй.